энэ байшин болохоор ийм бүрэн зутгамал. Би ч юм молокон гэж бодоод. Биш бүрэн зутгамал. Тэгээд нөгөө энэ хамгаал нь байшин чинь нөгөө доороосоо хамгийн их дулаан алддаг. Тийш дээ. Тэгэхээр энэ нөгөө ингээд доотлих нь бүх одоо шороогоо авч хагаад цутгаад тэгээд доор нь бас дулаан алдаг гэдэг хөөс дэмсэж өгöd. Тэгээд ер нь бол доошоо ухаж байгаа тийм. Тэрийн цонх ингээд хит их олдчоор дулаанаа нөгөө гадагшаа алдах асуудал байна. Гэхдээ яг энэ хаус ер нь байшингийн хамгийн их мөнгө үрдэг юм дулаан алдагдaltaй байдаг байхгүй. Дулаан алдахлын бол бид нар тогоо их өрнө одоо тий тэрнийг дулаанаа хадгалах гэж одоо юу гэдгийг дулаанаа тийм байдаг шүү дээ. Тогоо их нэмж. Тог ер нь үрж байгаа юм чи гол нь энэ шүү дээ. Одоо хотын байрнуудыг харахаар ингээд дулаан хэмжигчээр ингээд улаан гараад байдаг тэр чинь. Гэтэ энд бол тийм биш. Энэ болохоор одоо энэ цонхнууд нь болохоор Mac герман технологиор ийм цонхны үйлдвэр оруулж ирсэн байхгүй. Тэгээ тэрний цонх 3 давхар. Тэгээ дулаан алдагдал байхгүй.